Би нэг зүйл дээр одоо яг энэ реформыг дэмжиж байгаа одоо парламентын гишүүд, засгийн газрын гишүүд үнэн бодтой ийм нөхцөл байдлаас та бүхэн маань битгий ухраасаа гэж зүгээр би уриалж байна. Мэдээж одоогийн цаг хугацаанд өвдөлт өгнө. Өвдөлт өгч чинь. Гэхдээ үйлдвэрлэлийн өртгөөсөө нийлүүлж байгаа өртгөө нь хэд дахин хямд. Тэгээ бид нар яаж орон сууцч болох юм? Яаж үйлдвэрлэл баригдах юм? Яг энэ үннээс бид нар 34 жил цухтаас одоо тэгээ хайчих. За харин ч энэ асуудлыг одоо гаргаж тавьж бодтой тоонуудаа бас гаргаад энэ зүйл рүү ингээд одоо явахыг хүсээд мөс төсөж байгаа зүгээр засгийн газрын сайд нар за мөн одоо парламентын гишүүд та бүхэндээ бол ерхий сайдын талархаж байгаа шүү. Худлаа улс төр хийх амархан. Тэгээ хайчих шийдэл байхгүй юм чинь. Хэдэн жилийн дараа энээсээ илүү хүнд өвдөлттэй тулгарна. Тийм учраас бид нар суур асуудлуудаа тэгээд зориг гаргаад шийтгэл ёстой. Баруун талаар нь жоод зүүн талаар нь жоод тулгарх зүйлийг бид нар одоо байгаа 1-2 хүний улс төр хийсэн арчаагүй байдлаас болж ухарч болохгүй. Тийм учраас эрчим хүчний үнийг чөлөөлөх бол зөв байсан. Энийг хамтарснараа хийж чадсан. Энийг бүсчилсэн томсгосон тойргоос за бас пропорционал тогтолцоогоор орж ирсэн гишүүд л ярьж чадчих. За мэдээж дулаан дээр ч гэсэн энэ асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ харамсалтай нь одоо инфляц тулчж байгаа учраас энийг хойшлуулахаас сонголтгүй болсон. Харин энэ асуудал яг үйлдвэрлэлийн өртөг тоон утгаараа ямар байгаа юм? Энэ бүх зүйлүүдэд та бүхэн илүү л сайн таниулах ёстой. Олон нийтийн хувьд би үнийг эсэргүүцэд байгаа гэж бодохгүй. Нөхцөл байдлыг ойлгож байгаа. Харин тайлбар дутж байгаа. Улс төрчлөлт нь бодтой тайлбараасаа дутчихж магадгүй. Энэ цаг үед таалагдах гэсэн арчаагүй улс төрчлөлт нь бодтой байдлыг ярьж байгаас илүү ээж магадгүй. Гэхдээ ирээдүйд Монгол улс орон сууцчиж, аж үйлдвэрлэж бид нар энэ шийдвэрийг гаргаснараа дараа дараагийн хүмүүс энийг зөв гэдгийг ойлгох цаг ирнэ. Үүнээс битгий эргэлзээрээ битгий ухраа.